За нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлуудын явцдаа танилцлаа. За бид бүхэн бас энэ нийслэлд хийгдэж байгаа энэ сайн сайхан ажлуудыг за үнэхээр одоо хийгдэж байгаа нь үнэн өөрчлөлт гарч байгаа нь үнэн гэх мэтчлэн байдлаар бас сайшаахан зүүн хэрэг байх гэж бодож байна. За нийслэлд бол маш олон замууд засагдж байна. Маш олон бүтээн байгуулалтууд хийгдэж байна. За энийг бид бүхэн өдөр тутмынхаа амьдралд одоо харж байгаа. Тэгэхээр одоо өөрчлөгдөж байгаа, шинжлэгдэж байгаа энэ зүйлүүдийг бас нийслэлчүүд маань ч гэсэндээ бас ингэж харж за тэгээд дэмжих хэрэгтэй байх гэж бол боддог. За үүнээс гадна энэ бүтээн байгуулалтын ажлуудыг хийгдэж байгаа явцал яг цаг хугацаанд мөн одоо нийслэлийн цаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Нямбатар за түүний хариуцсан одоо орлогч дарга нарын ажил бол маш сайн явж байгаа юм болов уу гэдгийг бол иргэдийн урлын төлөөлөгчийн зүгээс бол хараад байгаа. Тэгэхээр цаашдаа энэ хүмүүсийн бас ажлыг одоо хийлгүүлэх, за мөн ажлыг нь эрчимжүүлэх энэ шаардлагыг бас иргэдийн урлын төлөөлөгч нар бас анхаарах хэрэгтэй хаа гэж бодож байна. За ингээд ганцхан бүтээн байгуулалт яриад байвал энэ нийслэл хот чинь маш олон өвөр асуудлууд байгаа. Бид нар одоо наадмын дараа намар гэж ярьдаг. Энэ үйлчлэлтэй бэлтгэл хэр явж байгаа юм болоо. Энийг одоо өнөөдөр бид нэр ярихгүй бол 8 сард ярих юм уу, 9 сард ярих юм уу? Энд чинь айл хэдийн бэлэн болсон байх хэвээр ийм ажил байх гэж бодож байна. За ингээд төвжирлийг бууруулахад бас богино хугацаанд маш олон арга хэмжээнүүдийг авсан. За бид нар бүгдээрээ мэдж байгаа нийслэлийн сэрийн дугаартай машин сэрийг одоо машины дугаарыг олохгүй байгаа. Тэгээ энэ олохгүй болсноороо төвжирэл хэрхэн буурсан юм бэ? Богино хугацаанд бид нар бас ямар арга хэмжээ аваад яаж үр дүнд хүрсэн бэ гэх мэтчлэн энэ богино хугацааныхаа арга хэмжээнүүдийг бас танилцуулбал зүгээр юм болов уу гэж бодоод байгаа. За мэдээж одоо агаарын бохирдол байгаа. За агаарын бохирдлын талаар ч гэсэндээ богино хугацаанд, дунд хугацаанд, урт хугацаанд гэд бид нар маш олон арга хэмжээнүүдийг баталж байгаа, танилцж байгаа. Гэхдээ тайлангууд бол ерөөсөө тавигдахгүй байна гэж хараад байна. Одоо өвөл боллоо. Бид нар дахиад хөгжрөлтэйгээ, дахиад утаатайгаа яг өнгөрсөн жил шигээ одоо тэрний өмнөх жил шигэж гэдэг юм уу байвал болохгүй. Тэгэхээр одоогийн байдлаар авдж байгаа арга хэмжээнүүдийн талаарх тайлангуудыг өнөөдрөөс хойш иргэдийн бүх хурал дээр бас танилцуулаасай гэдэг саналыг бас баяр даргад гаргаж байгаамаа. Тэгээд баяр даргын саналыг бас санал хурааж авч өгөөрэй гэж хүсэж байна. За ингээд ерөөхдөө бол ийм саналтай.